Өнөөдрийн дугаарыг нэгэн асуултаар эхлэе. Та бүхэн сошиал медиад өөрийн зураг тавьдаг уу? Instagram, Facebook, TikTok гэд юу н хаанч болов? Тавьдаг бол тэр зургуудыг хэн нэгэн авч таны нүрийг өөр бие дээр тааруулж сексийн агуулгатай видео хийж болно. Тэрхүү видео нь жихнээс бараг ялгагдахгүй. Мөн тэр видеог таны найз нөхөд, ангийн хүмүүс, ажлынханд чинь тараах боломжтой. Чухамдаа 2024 онд Солонгост яг тийм зүйл болсон юм. 2024 оны 8 дугаар сарын сүүлээр Өмнөд Солонгосын нэгэн сэтгүүлч Хан Корё сонинд нэгэн нийтлэл бичжээ. Тэр нийтлэл Telegram дээрх нэгэн чат өрөөний тухай байсан. Тэрхүү чат өрөөнд оюутнуудын зураг, сургуулийн танилцуулгын зураг, гудамжны фото гэх мэт энгийн зургуудыг хиймэл ухаанаар боловсруулан сексийн агуулгатай видео болгосон байлаа. Тэрхүү өрөөний гишүүдийн тоо 220 мянга гаруй. Үүнийг анх дэлгэж бичсэн энэ нийтлэл зөвхөн эхлэл байлаа. Дараагийн 7 хоногт Солонгос бүхэлдээ дөргих болно. Өнөөдрийн дугаарт бид энэ хэрэг хэрхэн болсон, яагаад болсон, хэн хохирсон, юу өөрчлөгдсөн. Тэрчлэн юу огт өөрчлөгдөөгүй байгааг ярилцсан. Хүний дуу хоолой царай төрхийг хуулбарлан гаргадаг deepfake гэдэг үгийг та сонссон байх. Гэхдээ 2024 оны хэрэглүү орохын өмнө Солонгосын дижитал бэлгийн гэмт хэргийн түүхийг харцгаая. Энэ нь нэг өдрийн зүйл биш, арын суурь нь нилээд гүн. Энэ улсад Мулка гэх нэршил байдаг бөгөөд монголоор хэлбэл нууц камер гэсэн үг. Солонгост энэ үг 2010 онд нийтлэг болсон. Нийтийн бие засах газар хувцас солих хөрөө, буудал, дэлгүүрт нууц камер тавьж эмэгтэйчүүдийг бичиж аван бусдад тарааж байсан. Зөвхөн нэг хүн нэг камер биш, энэ нь баггүй том зах зээлтэй зохион байгуулалттай бүтээгдэхүүн зардаг хэрэглэгч байдаг тогтолцоо болчихсон байна. Үүнээс улбаалж 2018 онд Солонгосын эмэгтэйчүүд гудамжинд гарч ирсэн. Тэдний уриан миний амьдрал бол порно биш. Хэдэн зуун мянган хүн цуглав. Энэ нь Солонгост феминист хөдөлгөөний нэг томоохон эргэлтийн цэг болсон. Засгийн газар хуулиа чангатгсан, цагдаа нар мөрдлөгөө эрчимжүүлсэн. Тоож буурсан мэт санагдав. Гэвч Мулка гэх тэрхүү гаж тогтолцоо биет байдлаар хэрэгжиж байсан бол одоо далдлагдж Telegram руу орчээ. 2019-с 2020 онд N-өрөө гэх хэрэг шуугиан тарж байлаа. 20 гаруй насны хэд хэдэн залуу Telegram дээр нууц чат өрөөнүүд байгуулж, эмэгтэйчүүдийг хурамч ажлын зар ашиглан татаж, дараа нь хэрцгий аргаар хэлмэгдүүлсэн. 74 эмэгтэй тэдний дотор насанд хүрээгүй охидоор бэлгийн агуулгатай видео хийлгэн тарааж, үзэгчдээс крипто мөнгө авч байв. Гишүүдийн тоон 60 мянга гаруй байсан. Тус хэргийг ил болгоход 2 их сургуулийн оюутан эмэгтэй голлох үүрэг гүйцэтгсэн. Тэд мөрдлөгийн ажлаа явуулж нотлох баримт цуглуулж цагдаад өгсөн. Энэ түүхээр Netflix дээр Cyber Hell нэртэй баримтат кино хийгдсэн байдаг. Гэмт хэрэгтнүүд шийтгэгдсэн. Гэхдээ гишүүд болох 60 мянган хүнээс маш цөөхөн нь хариуцлага хүлээсэн байдаг. Энэ тог санаарай дараа нь дахиад гарч ирнэ. Үүнээс улбаалж 2020 онд хууль чангарсан. Шинэ хуулинд нууц бичлэгийн тараасан болоод хохирогчийн эмзэг байдлыг ашиглан шантаажлаж, секс агуулгатай бичлэг хийсэн этгээд болон бусдын төрхийг ашиглан хуурамч бичлэгийн тараасан deepfake бичлэг зэрэгт 5 жил хүртэл хорихяал оногдох болсон. Засгийн газар одоо бүхнийг шийдчихлээ гэж мэдгдсэн, хүмүүс ч итгэсэн байж магадгүй. Харин хууль гарсны дараа жил буюу 2021 онд 160 хэрэг, 2023 онд 180 хэрэг. 2024 оны эхний 7 сард л гэхэд 297 хэрэг бүртгэгдэжээ. Харин ч буураагүй улам өссөөр байна. Шалтгаан нь юу байсан бэ? Одоо гол хэрэглүүгээ иргэн орцгоё. Хан Корё сонины нийтлэл гарсан. Тэр нийтлэлд хэдэн онцлог зүйл байсан. Нэгдүгээрт хохирогчд нь алдартнууд биш. Жирийн л эмэгтэйчүүд байсан. Оюутнууд, багш нар, цэргийн эмэгтэй албаагчид, дунд ахлах сургуулийн сурагчид. Хоёрдугаарт тэр зургуудыг хаанаас авсан бэ гэвэл зөвхөн нийтийн дунд оруулсан зураг буюу Instagram, Facebook, KakaoTalk-оос хүмүүсийн хаалттай биш профайл дах зургууд байсан. Нийтлэл гарсны дараа эмэгтэйчүүд сошиал медиагаас зураг устгаж эхлэв. Сурагч оюутнууд профайлаа хаав. Цэргийн эмэгтэй албаа хаагчид ч мөн адил. Хохирогч болж болно гэсэн айдас маш хурдан тарсан. Мэдээлэл цааш тархах тусам дүр зураг улам амжилттай болж байлаа. Зөвхөн нэг чат өрөө биш. Олон зуун сургууль, ихтэй сургуулийн нэрээр тус тусдаа чат өрөөнүүд байж. Тангуг их сургуулийн секс охтууд, Асааны дунд сургуулийн охид гэх мэт нэртэй. Бүх өрөөнүүд тусгай хохирогчдтой байсан гэсэн үг. Нийт хохирсон сургуулийн тоо хэдэн зуут хүрсэн.
Хохирогчдыг бүртгэх вебсайт ажиллаж эхлэхэд 3 хоногийн дотор 3 сая deepfake зураг болоод бичлэгийн материал цугласан юм. Харин гэмт хэрэгтнүүд нь хэн байсан бэ? Энэ бол хамгийн цочирдом хэсэг. Баримтлагдсан 178 сэжигтний 74% нь 10-аас 19 насны өсвөр үеийнхэн байлаа. Тийм ээ, өсвөр үеийнхэн. Тэдний зарим нь насанд хүрээгүй. Зарим нь дөнгөж их сургуульд орсон хүмүүс. Нэг хэрэгт баригдсан 7 сэжигтний 6 нь өсвөр үеийн хүүхдүүд байсан. Telegram дээр сургуулийн Deepfake Task Force нэртэй чат өрөө байсан нэлрэв. Тэнд гэмт хэрэгтнүүд туршлагаа хуваалцаж, цагдаагаас зогтох арга ярилцаж байсан. Зарим нь уг өрөөнд би 2 Deepfake чат өрөө ажиллуулж байсан. Гэхдээ өсвөр үеийнх тул асуудал ихтэй байх болов зэрэгээр асуусан байна. Зарим нь бид насанд хүрээгүй юм чинь хинч яаж чадахгүй гэсэн байлаа. Эдгээр хэрэгүүд яагаад гарч буй талаар судлаачид хэд хэдэн хүчин зүйлийг тодорхойлж байна. Нэгдүгээр хүчин зүйл технологийн хүр тамжи. Deepfake хийдэг програм хангамж жилээс жилд хялбар хямд болж байна. 2024 онд ухаалаг утасны ап ашиглан хэдхэн минутын дотор Deepfake видео хийх боломжтой болсон. Нэг ч техникийн мэдлэг хэрэггүй, ямар нэг хаалт байхгүй. Аппликейшн татаж аван зураг оруулан тэгээд дуусаа. Харин хоёрдугаар хүчин зүйл Telegram-ийн нууцлал. Telegram нь утасны дугаараар бүртгэгддэг хэрэглэгчийн мэдээллийг хуваалцахгүй байх бодлогоо баримталдаг. Солонгосын цагдаа нар Telegram-тай хамтрах нь хэцүү, тэд мэдээлэл өгдөггүй гэж хүлээн зөвшөөрсөн. Энэ нь яг таарч байлаа. Платформ гэмт хэрэгтнүүдэд хамгаалалт өгсөн. Гуравдугаар хүчин зүйл нийгмийн хэм хэмжээ. Энэ нь хамгийн хэцүү ярих хэсэг. Судлаачид Солонгосын олон эрэгтэйчүүдийн хэрэгэлдэг eBay гэх мэт платформ эмэгтэйчүүдийн эсрэг нийтлэг дайсагнасан агуулгатай байдаг гэж тэмдэглэсэн байдаг. 2018 оны судалгаагаар Солонгос эмэгтэйчүүдийн 97% нь онлайн орчинд эмэгтэйчүүдийг доромжлох агуулгатай тулгарч байсан гэж мэдэгдсэн. Сөүлийн эрүүгийн шинжлэх ухааны хүрээлэнгийн ажилтан судлаач Чандахэ энэ хэргийг судалсан. Тэрээр Deepfake гэмт хэрэг нь мөнгөний эсвэл өшөө авах зорилгоор хийгддэг биш. Харин эмэгтэйчүүдийг нийтэд нь доромжлох зорилгоор хийгддэг гэж тэмдэглэсэн. Хэрэглэгчдийн гол зорилго бол эмэгтэйчүүдийг доромжлох явдал гэж тэр тайлбарласан байдаг. Харин дөрөвдүгээр хүчин зүйл хариуцлага бага байдал. Энэ бол 60 мянган гишүүнтэй хэрэглүү буцах. Энэ өрөө гих хэрэгэн дараа 60 мянга гаруй гишүүнээс хичнээн нь шийтгэгдсэн бай гэвэл маш зөв. Чад өрөөний зохицуулагч хийж байсан хүмүүс шийтгэгдсэн. Харин зүгээр л гишүүн байж харж байсан хүмүүс ихэнхт нь юуж болоогүй. Одоо Deepfake-ийн хохирогчдын тухай ярий, тоо биш хүмүүсийн тухай. Хохирогчдын 96.6 нь эмэгтэйчүүд байсан. Тэдний царайгаар яг л бодит мэд садар самун бичлэг хийж, бие биендээ худалдан зарж, үзэж бас өнөөх хохирогчийг шантаажлан мөнгө өгөхгүй бол бүх ойрын хүрээнд нь тараадаг. Тэдний дотор оюутнууд, ажилчид, багш нар, цэргийн албан хаагчид, дунд сургуулийн охид байсан. Насны хязгаар байгаагүй, зураг л байвал хохирогч болж болно. Судлаач Чан хохирогчийн мэдрэмжийн тухай тайлбарлахдаа ийм зүйлс хэлсэн. Тэд нийгэмд итгэлтэй байдлаа алддаг. Иргэн тойрны хүмүүстэйгээ хэвийн амьдралаа үргэлжлүүлж чадахгүй болно гэсэн айдас төрдөг. Нийгмийн харилцааны итгэл бүрэн сүрдэг гэж. Энэ нь ойлгомжтой. Учир нь хохирогчдын ихэнхийнх нь хуурамч бичлэгийг тэдний таньдаг хүмүүс нь хийсэн байдаг. Ангийнхан жаал, хамт ажилдаг хүн, хөршин гэх мэт. Хохирогч хийж ингих оюутан охинд нэгэн өдөр ийм хэрэг болов. Telegram-аар нэргүй хэрэглэгчээс таны бичлэг болон хувийн мэдээллийг задруулсан. Ярилццгаая гэсэн чат иржээ. Хийж явуулсан линкэн дээр нь дарахад Deepfake өрөөлүүд амжин орсон ба тэнд түүний зургийг ашиглан хөгшин хүнтэй секстж буй Deepfake бичлэгийг хийсэн байна. Харин удалгүй чиний бузар бичлэг надад байна. Одоо юу хийх вэ гэсэн сэтгэл түгшээсэн чат ирэв. Хийжинээс 6 сая вон шантаажилж авсан гэж оюутан охин мэдүүлсэн байдаг. Бас нэгэн хохирогч миний зургийг авсан хүн миний ойр дотны хүн байсан. Би хиндэж итгэхээ мэдхээ болсон гэж хэлсэн байдаг. Бас нэгэн онцгой зүйлийг тэмдэглэх нь чухал. Дэлхийд daярах Deepfake порно хохирогчдын 53% нь Солонгос эмэгтэйчүүд гэсэн 2023 оны судалгаа байдаг. Энэ тоо яриангүй их юм хэлж байна. Аз олж сонины нийтлэл гарсны дараа засгийн газрын хариу нэлээд хурдан иржээ. Тухайн үеийн ерөнхийлөгч Юн Сок Ёл 2024 оны 8 дугаар сарын 27-нд Deepfake-ийг тодорхой гэмт хэрэг гэж нэрлэн мөрдлөг явуулахыг тушаав. Яаралтай кабинетийн хурал хуралдав. Олон төрлийн байгууллага хамтарсан ажлын хэсэг байгуулав. Ерөнхийлөгч засгийн газарч маш хурдан хугацаанд бүрэн шийднэ гэж мэдэгдсэн. Хуулийн талаас хамгийн дээдэл 5-аас 7 жил болгон нэмэгдүүлэх санал гаргав. Deepfake зураг бичлэгийг зөвхөн тарааснаас гадна эзэмшсэн буюу үзсэн нь шийтгэгдэх заалт нэмэгдэв.
Насанд хүрээгүй хохирогчтой хэрэгт дор хаяж 3 жил, шантаажлах зорилгоор ашигласан бол дор хаяж 5 жил гэсэн заалтууд орлоо. Цагдаагийн талд 2024 оны 8 дугаар сарын 26-наас 29-нд зөвхөн 4 хоногт 88 гомдол ирсэн. Энэ нь өмнөх 7 сарынхтай тэнцэхтөө тэрхүү 7 хоногт 24 сэжигтэн тодорхойлогдов. Гэвч цагдаагийн дарга Ву Жонсу нэг чухал зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Telegram нь Солонгос болон бусад улсын мөрдөн байцаалтын байгууллагуудад аккаунтын мэдээлэл болон хувийн мэдээллийг хуваалцдаггүй. Мөрдлөг хийх нь маш хэцүү гэж. Ингээд сэжигтнүүд эхнээсээ ялавж эхлэв. Сөүлийн үндэсний сургуулийн 40 настай Пак гэгч хүн тэр сургуулийн эмэгтэй төгсөгчдийн зургийг ашиглан deepfake хийж тараасны улмаас 10 жилийн хорхиол авчээ. Бас шүүхийн нэгэн эмзэг тайлбарт гэмт хэрэг тархаж байгаач хохирогчдод хамгаалалт байхгүй байсаар байна. Иргэд зөвхөн зураг байршуулахаас татгалзахаас өөр хамгаалах арга байхгүй байдалд хүрч байна гэсэн байдаг. Шүүхээс аргагүй байдалд орсныг хүлээн зөвшөөрж байгаа нь энэ систем хэр хурц бүрэлдэж байгааг харуулна. Ингээд ерөнхийлөгчийн тушаалаар мөрдлөг цааш эрчимжиж хүмүүсийн царайг ашиглан хуурамч порно бичлэг хийж тараасан 682 хүн баривчлагдсан гэж 2024 оны сүүлд мэдэгдэв. Тоог сонсоход их мэд санагдана. Гэхдээ 220 мянган гишүүнтэй нэг чат өрөөнөөс 682 нь л баригджээ. Учир нь Telegram-д байгаа хүмүүсийг барьж тогтооход маш хүндрэлтэй байдаг. Харин нэг томоохон асуулт үүнээс гарч ирнэ. Үүнд Telegram хариуцлага хүлээх ёстой юу? Солонгосын мэдээллийн зохицуултын хороо Telegram-тай холбоо барьж арга хэмжээ авахыг шаардсан. Харин Telegram Солонгосын эмэгтэйчүүдтэй холбоотой deepfake агуулгын эсрэг хатуу арга хэмжээ авна гэж амласан. Зарим зураг бичлэгүүд ч устгагдсан. Гэхдээ асуулт нь техникийн биш философих болж хувиржээ. Платформ хэрэглэгчдийнхээ гинт хэрэгт хариуцлага хүлээх ёстой юу? Олонч маргаан бий. Яг өнөөдрийн байдлаар интернетийн платформуудын хариуцлагын асуулт дэлхийд даяар яригдж байна. Солонгост гарч буй эдгээр хэрэгүүд нь энэ ярианы нэг томоохон тохиолдол болсон. Их Британи Европын холбоо аппликейшн болон сайтуудад хатуу хууль тогтоомж нэвтрүүлж байгаа. Харин тэдгээр хуулиуд хангалттай юу? Технологи өөрөө хуулиас хурдан хөгжиж байгаа нь хамгийн том асуудал хിവэрэ байна. Өнөөдрийн хэрэг бол хол газрын хэн нэгний түүх биш, сошиал медиад зураг байршуулдаг бол таач хохирогч болж болно. Тиймдээч хувь хүний мэдээллийн аюулгүй байдал гэдэг бол зүгээр нэг сүржин үг биш, хуулиар хамгаалах ёстой маш эмзэг зүйл гэдгийг хаана ойлгох хэрэгтэй.